За ер нь бол энэ тэрэгтэй парад гэдэг үйл ажиллагаа маань энэ жил ингээ 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ автомашингүй өдөр зохион байгуулагддаг. 3 мессежийг л агуулж бид нар энд алхаж байгаа. Нэгдүгээрт жолооч нар маань сигналаа дүрмийн дагуу хэрэглээч. За хоёрдугаарт ногоон гэрэл одоо хугацааг нь баг зэрэг уртцгаач. Яагаад вэ гэхээр тэрэгтэйгээ зам ундлан гарахад хугацаа маш богино байдаг. За гуравдугаарт замын хашлага боржуурнуудыг стандартын дагуу байлгаач. Албан байгууллагууд стандартын дагуу тэрэг төрдөг одоо шат хийж өгөөч. За тэгээд гарцан дээр боржуурнууд маань намсгагчтай байх ёстой. Тийм байлгаач. Ер нь бол хамгийн наад захын стандартыг одоо хэрэгжүүлдэг байгаач, биелүүлдэг байгаач. Хамгийн наад захын энгийн одоо дүрм журмуудыг хэрэгжүүлдэг байгаа ч гэсэн үндсэн дээрээс одоо ингээ ээжүүд маань нэг өдөр салхилж байгаа нь. За өнгөрсөн жилийн үед бол анх удаага зохион байгуулсан. За энэ жил нэгдүгээрт маш зохион байгуулалттай явагдаж байгаа. За хоёрдугаарт нэлээд одоо массыг хамарч чадлаа. Маш олон эцэг эхчүүд өнөөдөр бас ирсэн байна. Одоо цаг агаар юм сэрүүхэн дээрээс нь бороотой байж хахад эцэг эхчүүд маань ингээд ирсэн бас их маш их баяртай байна л да. Энэ ийм олон эцэг эхчүүд ирсэн бас нэг шалтгаан нь энэ бол яг нэг ийм тулгамдж байгаа асуудлыг бид нар бас хөндөж чадсан байна. Алхаж одоо яг тийм асуудлуудыг хөндөж чадаад алхаж чадж байна л гэж харж байна. Ер нь бол бүртгээгүй. Энэ бол сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа ажил. За тэгээд дундаасаа нэмэгдэж байгаа эсвэл зундаасаа хасагдж байгаа яг тийм тоочны тоог гаргахад бол хэцүү. Яг энэ нэг игнэнд орсон байгаа энэ ээжүүд маань нэг 50-аад эцэг эхчүүд хүүхдүүд. Одоо хүүхдүүдтэй нэлээ 100 гарan гэсэн үг явж байна. Ер нь энэ тэрэгтэй парад Монголоос өөр улсууд зохион байгуулдаг. За ер нь бол анхдагч байхаа. За яг ингээд яг энэ санаачлагыг алхахлаар нэг өөрчлөлийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клуб гэдэг клубийн залуу ээжүүд анх санаачилсан. Тэгээд яг энэ талаар бид нар хайлт эрэл хайгуул хийж үзсэн л дээ. За тэрэгтэй ээжүүд бол янз бүрийн нөгөө жогинг гүйлт мүлт бол гадаадд хийдэг юм байлээ. За манайх шиг яг нэг юм мессежийг агуулад ингэж явдаг бас иймэрхүү парад бол ховрхаа.